So, it's a joy to be with you today. За та нартайгаа өнөөдөр уулзчаад их баяртай байна. And the message I want to share is called God's Timing. За би та бүхтэй уулзах өнөөдрийн үг болохоор Бурхны цаг гэсэн юм. Номлол байна. Бурхны цаг. We'll start with Isaiah chapter 40 verse 31. Исаи 40 гаргач тэ. She's gonna read. Yeah. It tells us the benefit of waiting on God. За 40-31 дээр ишлэл байна. Бурхныг одоо хүлээхийн ашиг тусыг тайлбарсан хэсэг байгаа. The word that is used here for waiting means to wait expectantly. За энэ дээр гарчаад бичээс дээр гарч байгаа хүлээх гэдэг үг нь өөрөө ийм догтлолтойгоор хүлээсэн найдвартайгаар хүлээх гэсэн агуулгатай. And the form of the verb used tells us that it's not just once you wait, but it's continual waiting. За энэ ишлэлээр гарч байгаа энэ хүлээлтийн цаад агуулга нь болохоор нэг удаа ингэ хүлээгээ зогсчихж байгаа тухай биш. Байнгын үргэлжлүүлэн тогтвортойгоор хүлээж байгаа тухай яригдана. It's trusting that God will act. Бурхан бууж ирээд ажиллана гэсэн итгэл төгөлдөр хүлээх тухай. So the verse tells us that we must wait, trusting that God will act on our behalf. За бичээс бидэнд хэдийнэ биднийг одоо хүлээх ёстой хэлээд тэгээд хүлээхийн агуулгыг эзэн дотор оршиж хүлээх гэд хэлсэн байна. It's not just passive waiting around. Зөвхөн нэг ямар ч итгэхгүйгээр хүлээх тухай огтхонч биш. It's waiting in hope of God's intervention. Бурхны оролцоон дотор найдварыг тээсэн хүлээлтийн тухай ярьж байна. It means keep on waiting. Энд юу гэсэн үг вэ гэхээр хүлээсээр байгаарай гэсэн утга. Believing all the time that God is able to make some changes in us or our situations. Миний дотор эсвэл бидний нөхцөл байдал донд Бурхан өөрөө өөрчлөлтүүдийг авчирна гэсэн бат итгэлээр хүлээх тухай. And of course it tells us there is benefit in that kind of waiting. За ийм төрлийн хүлээлтэн цаана маш их ашиг тустай гэдгийг бас бидэнд хэлдэг. If we are patient in waiting for God's timing, then we will be able to do all that He has planned for us without getting weary or fainting or giving up. За хэрвээ бид ингээд төвчээр төсвөртэйгээр хүлээж чадах юм бол зорилгодоо хүрэхээс өмнө цоцохгүй эсвэл бүр ухаалдаж унахгүй эсвэл бүр няцхгүй байна гэдгийг бид нар асуух хэрэгтэй байдаг. Тэр хүлээлтийн тухай. But the problem that most of us have is that we're not patient enough. За тэгээ бидэнд байдаг гол асуудал юу гэхээр төвчээргүй загнадаг тий төвчээр алдардаг. We take things into our own hands because we think God is too slow. За тэгэл бурхан арай л удаад байгаа юм биш үү гингуудаа бүх санаачлалыг гартаа аваад эхэлдэг тий бидний сулдаал. And that doesn't usually end well. За яг ингэж эхлэхээр сайн сайхнаар төгсөхгүй байх нь их хэрэгтэй. For example, King Saul. За жишээ Саул хааны түүх байна. In 1 Samuel 13 verses 8 to 13. За 1-р Самуэлийн 1 Samuel 13. Yeah, 13-р бүлгийн verse 8 to 13. за 8-аас эхэлж байгаа энэ хэсэг байна. 8 to 13. 8-аас 13 дугаар ишлэл байна. За 1-р Самуэлийн 13 дугаар бүлгийн 8-аас 13 дугаар. Самуэлийн тогтоосон хугацаа болох 7 хоног Саул хүлээсэн боловч Самуэль Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байваа. Тийхүү Саул шатаал тахилт болон эвийн тахилуудыг надад авчигтун гэж хэлвэ. Тэгээд тэр шатаал тахил өргөв. Түүнийг шатаал тахил өргөж дуусаад харахад Самуэль ирэв. Саул түүнийг угтан мэдчилгээр гарчээ. Харин Самуэль та юу хийчихсэн бэ гэж асуухад Саул хүмүүс намайг орхин бас тааж тогтоосон хугацаанд ирсэнгүй бөгөөд филистчүүд Мишмашт цугларсныг би үзсэн билээ. Тиймээс одоохон филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгэх болно. Харин би эзний тааллыг гуйгаагүй гэв. Тиймээс би аргагүй шатаал тахил өргөв гэж хариулваа. Самуэль Саулд та мунхаг хэрэг үлдэв. Та бурхан эзнийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй. Тэгээгүй байсан бол одоо эзэн Израиль таны хаанчлалыг
мөнхөд тогтоох байсан. Saul only needed to wait just a few moments longer. Яг энэ дээр бол Саул жоохон хүлээчих, төвчээртэйгээр хүлээчих, хитгэн хормыг тисчих ийм нөхцөл гарч байгаа. As soon as he made the sacrifice, Samuel arrived. Тэгэл шатаал тахлыг хийн гууд Самуэль орж ирж байгааг та нар харж байгаа. If he had just been patient for a few more moments, Хитгэн хором юм уу те хитгэн мөчл ингээд төвчээрээ заасан бол things would have turned out differently. юмс өөрөөр эргэхтэй түүх өөрөөр өрнөх боломжтой байсан. But he gave up waiting and decided to do something that God had specifically told him not to do. Гэтэл тэр бууж өгсөн тэгээд хийж болохгүй шүү гэж бүр сануулсан зүйлийг төвчээр алдраад үлдсэн байгаа байдлыг бид харж байна. What he was doing seemed to be okay. За яг тухайн үйл хийж байгаа явцад бүх юм зүгээр болоод байгаа юм шиг санагдсан. He was making a sacrifice to God. Эзэн шатаал тахил өргөд шүү дээ. Isn't that a good thing to do? Юу нь буруу байгаа юм бэ? Сайн биз дээ, тий? Well, not in this case, actually, Гэтэл яг одоо энэ тохиолдолд биш байхгүй эсрэг юм хийж байна. because he wasn't qualified, he wasn't a priest. Яг гэвэл тэр өөрөө яг ингээд хүлээн зөвшөөрсөн тахилч байгаагүй хэрнээ шатаан тахил өргөөдөө тий зогсгүй юмыг үйлдэл зогсож байна. We can do what seems to be right, but if we do it at the wrong time, we'll bring trouble instead of blessing. Та бид нар ингээд зөв мэд зүйлийг ингээд маш буруу цагтаа үйлдэх юм бол бид нар ерөөл ивэллээстэй хол байх эсвэл авахгүй байх юм эрсдэлтэй алдаануудыг бид өөрсдөө хийж чадна гэдгийг энд түүх харуулж байна. Our problem is that we cannot see the rest of God's plan. За хүн бидний гол асуудал юу гэж бүтэн зургаар нь харах бурхан биш гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. We can only see the part we are involved in. За нэг оролцож байгаа яг энэ бүхэн хэсгээр бид ойлгоод тэ мэдээд байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. 2 Peter chapter 3 verse 9 tells us that God is not slow. За 2 дугаар Петрийн chapter 3 verse 9 эзэн удаашруулсан бурхан бишээ гэдгийг энэ ишлэл харуулдаг 2 дугаар Петр 3:9 дээр He has a plan and a timetable. тэр бол ягштал өөрийн цаг хугацаагаар төлөвлөдөг бурхан. And he's doing things exactly according to his plan. Тэгээд юмыг үйлдэхдээ яг тэр яв цав төлөвлөгөөнийхөө дотор үйлдэж чаддаг бурхан. He knows the right time to do things. За альва үйлсийг зөв цагт хийхийг бол тэр хинээс ч илүү мэддэг нэгэн. And he is able to communicate that timing to us. Тэгээд тэр зөв цагаа хүмүүс бидэнд бас хэлж ойлгуулж чаддаг бурхан. God's plan involves the salvation of as many people as possible. Бурханы хүсэл болохоор хамгийн боломжтойор хамгийн олуулаа аврал дээрээсэ гэсэн ийм төлөвлөгөө байж байгаа. So sometimes when we think God is being slow, Заримдаа бид ингээ бодохтой бурхан яараа л удаан уу гэж бодоод итгэхээрээ it is just by waiting a little bit longer we can see someone else come into his kingdom. жоохон төвчээр заачвал өөр хүмүүс бас эзний хаанчлал руу ороод ирэх тэр цаг хугацаа бас байж идэг. However, when things need to happen quickly, God is able to communicate that as well. Эсвэргээрээ бас юмсыг төрөвчлөхийг бурхан мэддэг ба үнийгээ өөрийнхөө хүмүүст бас ярьж чаддаг, харилцдаг нэгэн. Хурдыг бас хэлдэг. Think about the split-second timing of the Israelites crossing the Red Sea. За та нар зүгээр төсөөлөд үзээрэй. Израилийн ард түмэн тэр чигээрээ улаан тэнгисийг ингээ гаталж байгаа тэр цаг хугацаануудын секунд минутыг та нар ингэж тооцоолоорой. God gave Moses the instructions, Бурхан Мосед заавар өгсөн. and Moses and the Israelites obeyed. Тэгээд Мосе болон түүний дагаж исэн бүх ард түмэн дуулууртаагаар дагсан. But the timing was extremely important. За яг энэ түүхийн хэсэгт бол цагийг мэдрэх нь бол аюул чухал ач холбогдолтой байсан. If they had gone too fast, Дэндүү хурдан явцсан бол the sea would have closed before Pharaoh's army entered it. за яг тэд нар хитрхэн хурдтай явцсан бол даллаа тэнгис яг фараоны тэгээ одоо хааны цэргүүд далаараа орохос өмнө тэгээ буцаад ингийн одоо хаагдчих боломжтой байсан. And the army would have survived and they could have gone around the northern end of the Red Sea and caught the Israelites in the wilderness.
Тэгээд нэгэнд нөгөө ус руу орж ивээгүй айрамчинтэй усаа тойроод энэ ард түмнийг араас нь дайтаж устгах ийм одоо асуудал үүсэх боломжтой байсан. Цагаа буруу яасан бол дагсан бол. But God's plan was to rescue Israel and destroy Egyptian army at the same time. Гэтэл энэ дээр Бурхны төгс төрөлгөө нь болохоор Египтийн тэр хаан болон цэргүүдийг устгах нэг ёсны ард түмний араас хөөн дайрч байгаа тэр дайсныг нэг үсэн тий одоо хөнөөх ийм төлөвлөгөө төгс байсан. And God timed it perfectly. Тэгэд Бурхан өөрөө энэ цагаа маш наривчлал өндөртөөгөр төлөвлөсөн байгаа. The Egyptian army was close enough to encourage them that they might be able to catch up. За тэгэхээр Египтийн цэргүүдтэй яг Израилийн ард түмтэй их ойрхон байсан учраас тэгж их улаарч яг араас нь шил даржтай давхсан. Тэр утгаараа тэд нар бүгдээрээ живжсэн. But they were far enough away to never catch up. За тэгтээ ард түмний араас тэд нар нэхэж давхиж байгаа ч гэсэн яг ард түмнийг барих хэмжээнд ойрхон байгаагүй буюу яг л төгс цагтаа энэ үйл явдал өрнөсөн гэсэн үг. That involves precision timing. Энэ бол ерөөсөө ингээд ойлгоорой. Энэ бол маш наривчлал өндөртөө төлөвлөлтийн дагуу болж байгаа түүх үйл явдал гэсэн үг. There were probably about 3 million Israelites. За тухайн үед 3 сая гаруй Израиль хүнтэй ингэж те Египтээс гарсан гэж үздэг. And then all their sheep and goats and За дээрэс нэг хонь, ямаа одоо бүгдийн чирээд гарч байгаа шүү дээ. it's like all of Mongolia, isn't it? Төсөөлөдөө Монголын хүн тэр чигээрээ те Египтийн нутгийг орхиод нүүж ин гэд боддоо. For God to keep that many people on the move and all together and to protect them is amazing timing. Тэгэхээр Бурхан ийм тооны ард түмнийг боолжлоос гаргаад тэгээд араас нь нэгж байгаа тэр цэргүүдийг устгаж байгаа тэр төлөвлөгөө үнэхээр одоо бүр төгсийн төгс тэр төлөвлөлт байлаа гэж би хэлмээр байдаг. They went into the sea at night and they were on dry land all the way. Тэгээд шүн дунд гэхэд яг далаа дээр ирээд тэгээд далааг бол хуурай газар дээр ард түмэн алхаад гарч байгаа гэдгийг бид уншдаг. And in the morning when the last one stepped out of the sea, Тэгээд үүрээр сүүлийн иргэн нь ингээд хуурай газар боо иргэдээр ирэхэд Pharaoh's army was already in the middle of the sea. Одоо Израилийн ард түмэнд гатлаа тэнгисийнхаа нөгөө талд гараад сүүлийн хүн гарахад хааны цэргүүд яг тэнгисийн голд орж ирсэн байсан. They had no way of getting out of there quickly. Нэг өсний нөгөө голд байгаа учраас буцаж эргэх ямар ч боломж авахгүй болсон And гэсэн. then God just closed the sea over them. Тэр яг тэр агшин Бурхан одоо хуваасан тэнгисээ нэгтгээд хаалт ингээд And they all drowned. Тэгээ бүгдээрээ живсэн гэдэг түүхийг бид харж байна. It's just perfect timing. Ерөөсөө төгс агац тийм. Төгс мөн үү? Now let me give you another example from my own experience. За би өөрийнхөө амьдралаас дахиад нэг гоё жишээ татъя. I was sitting in church one evening and I noticed a young lady came in and she sat across the aisle from me. За нэг орой өөрийнхөө цуглааныхаа танхимд сууж исэн чинь яг миний хажууд нэг залуухан эмэгтэй хурж ирээд суусан гинэ. She was a teenager Өсвөрийн охин байлаа. and I knew her parents and I was about the same age as her parents. Аав ээжтэй баг ойролцоо насны болохоор би таньдаг байсан. Тэгээд тэр өсвөр охин. When she sat down, I suddenly had the impression that I should move and sit next to her. За тэгээд ойролцоо ирээд суухаар надад нэг сэтгэл яаж нэг яг хажууд нь очиж суух хэрэгтэй юм шиг санагдсан. But I thought, she doesn't want somebody as old as her parents sitting next to her. Тэгтээ ингээл дотроо за нэг аав ээжийнхээ үеийн настай хүн хажууд нэрээ суухаар дургуул авах л да гэж бодсон. And I thought, you know, the service is about to start and Тэгэл цуглаа хүмүүсийн тэнд яваад it's amazing the excuses we can come up with when God is telling us to do something. За нэг ингээл Бурхан бидний зүрхэнд чи ингэчээж тэгчээж гэж санаа өгөхөөр бид нар дотроо байнга тэрж болохгүй, энэ ч болохгүй, ингээд тэгээд ингээл тайлбар тавиад байдаг мөн үү? But this impression got so strong that in the end I just thought, oh well,
you know. Гэтэл миний зүрхэнд хэлсэн шивнэсэн зүйл бүр маш хүчтэйгээр дотор хэлээд тэгээд би за гэд үгэнд нь ордоо гэж босоод байсан. So I moved and sat next to her. Яг хажууд нь суусан тэр охины. And I felt a little bit foolish. Очиж суучаад нэг тэнэг санагдал тий байдалд ороод суужилаа. But I thought, well, if this isn't the Holy Spirit, I haven't really done anything that Тэгээд би damage бодсон anybody. заастаа ариун сүнс биш болчлаа шүү. Энэ бол би л улаан явчлаа. Эсвэл би яг буруу юм хийчихв. Санааг нь зовоочоогүй байгаа гэх мэтлэн ингээл янз бүрийн бодол төрсөн. So she didn't make any comment. Тэр над яа юу ч хэлээгүй. She didn't show any interest in me. Над руу сонирхож ингэж харилцаачгүй. You know, I just sat there the whole service feeling a bit stupid. Цуглааны турш ингээ хажууд нь тэнэг царайлаа суугаад байлаа. But at the end of the service, she turned to me За харин цуглааны дараа тэр над руу хараад and she said, "Thank you for coming and sitting next to me." хажууд ирээд суусанд маш баярлалаа гэж хэлсэн гинэ. She said, "Some Mormon people have been making friends with me." Some Mormon. Нэг Мормон хүмүүс надтай найзлах гэдэг араас хөөцөлтөд байсан юм аа гэдэг хэлсэн гинэ. She said, "I've been thinking about leaving the church and joining them because they're so kind." Тэгээд би энэ сүмээс болоод тэдний сүм рүү очиж тийм үү тэнд аюу гоё тэгээ уриалах хүмүүс байгаад байна гэж бүр яг бодож ирсэн гэдэг хэлсэн гинэ. And she said, "Nobody here seems to care much about me." Хин ч энэ сүмд надад санаа тавихгүй байгаа гэдгийг мэдэрч ялаа гэж хэлсэн гинэ. And she said, "I told God tonight that I would give the church one last chance." Би тэ бурхан хэлэхдээ за бурхан минь энэ сүмд би ганцхан удаагийн боломж олгоё гэж ярьсан байсан гинэ. And if nobody Тэг хинч greeted me or was friendly to намайг me, тоож тэ мэдлэхгүй эсвэл хажууд надтай дотн байхгүй байх юм бол then I would never come back. би энэ сүмд эргэж ирэхгүй гэж бурханд хэлсэн байсан. I was really shocked Би бол зөвхөн шокнд орсон яг тэр үед. to think that if I had ignored the Holy Spirit, that girl might have gone from church forever. За би ариун сүнсэнд дуулгаагүй хандаад тэ өөрийнхоороо тэ хөдлөгчгүй үлдсэн бол энэ охин тэр чигээрээ тэ энэ оройноос хойш сүмдээ явах болохоор шийдсэн байсан байж тэгээ бүр шокнд орсон. I was also a bit angry at God, actually. Тэгтээ бас нөгөө талаас бурханд бас уур урсан л дээ. I thought, how dare you trust me to do that when it was so important? Та ийм чухал юмаа яхаараа очиж надад найдаж хэлдэм бэ гэд уур ураад гомдсон гинэ. I said, what if I didn't move? Би гүжүүлээ босоог байсан бол яг яах байсан гэж бурханд гомдсон. And the Lord just said to me, well, you did. Тэгээд эзэн надад юу гэж хэлсэн бэ? Чи дээр боссон шүү дээ. You know, when something is really important, it has to be done right away. God is capable of communicating that to us. Тэгэхээр яг үүндээ яг одоо яг яаралтай гэдэг зүйлийг бурхан хүсэх юм бол бидэнд үүнийгээ заавалчгүй ойлгуулж мэдрүүлдэг дотор ярьдаг гэдгийг бид ойлгох ёстой. He didn't allow me to sit in my seat and ignore her. Тэгээд түүний эзэн өөрөө миний дотор тэ ингээ зүгээр өөрийн өгөөсгээл эсвэл ингээл тоохгүй байгаад ахыг зөвшөөрөөгүйгээр зүрхэнд ингэж маш тод ярьсан гэсэн үг. Even though I couldn't imagine why it would be important. Тэр ч бодохоо одоо бүр цаадхан шалтгааныг ойлгохчгүйгээр тэг яагаад би заавалж өдөр ордны хэмжээд очиж суух ёстой гэдгийг бүрэн ойлгохгүй байсан ч гэсэн хамаагүй эзэн яриа л байдаг. When something is that important, God will make it plain and keep on prodding us until тэг цагаан болчихсон хөдлөх ёстой эсвэл дуулууртай байх ёстой ямарваа нэг юм төгс цаг нь байгаа ариун сүнс бидний дотор үргэлж ингэж сануулсаад байх болно тий бидний зүрхийг тэр сануулж ятгасаад байх болно гэсэн үг. Because he's not willing that any will perish. Учир нь тэр түүний хүсэл хинж бүх мөхөөсөө хүсдэм аа. So God can make it plain to us when the timing is urgent. Тэгэхээр бурхан яаралтай юмсыг тэр өөрөө төлөвлөөд бидний зүрхэнд бас тэр ярьж чадна тийм бурхан. And when God gives us that urgency, we should and can do whatever it is he's. Тэгээд зүрхэнд чинь бурхан ингэж сануулаад дахин тий одоо яг яаралтай гэдгийг яг ойлгуулад байгаа бол чи дуулууртай байж чадна гэдгийг хэлмээр байна. But there are other times when God's plan is unfolding more slowly.
Гэтэл амьдрал дээр бас өөр үеүүдэд Бурхны төлөвлөгөө нь ингээд алхамаар биднэрт ойлгогдож танигддаг юм гэж бас байдаг. He seems to be holding us back and asking us to wait. Тэгээ бидний гол залбиралтыг ингээд байлгаал байгаа юм шиг санагддаг тий. Хүлээлгээл байгаа юм шиг мэдрэгддэг. In Acts chapter 16 we read how the Holy Spirit told Paul not to go into Asia. За дараагийн хэсэг дээр болохоор Үлс номын 16 дугаар бүлэгдэр Паул элчийг ариун сүнс бүр зогсоосон тий Аз руу битгий хөдөл гэдгийг бүр ингээд тод сануулсан тухай бид хардаг. But about 18 months later we read that all of Asia heard the word from the Christians in Ephesus. Тэгээд 18 сарын дараа нь яг Библиэрээс харахад Азийн ард иргэдэд Эфесийнхаар дамжиж тэгээ сайн мэдээ түгсэн гэдгийг бид олж уншдаг. So when God said to Paul, no, don't go into Asia, he was saying, not you and not now. За тэгэхээр бид нар эндээс юу харж болно гэхээр Паул элчид эзэн бурхан чи одоо явах цаг нь биш ээ гэж ингэж хоригдж байхдаа одоо биш юм байна, бас чи биш юм байна те өөр төлөвөд байгаа гэдгээ мэдрүүлж ясан гэсэн утгатай. Because God had a job for the Ephesian Christians to do to reach Asia. Яагаад гэхээр Бурхны төлөвөө нь Эфес чуулганы итгэгч нараар дамжиж Аз руу те эзний сайн мэдээ одоо очих тэр төлөвөө нь түүнийх байлаа. And he knew that they would be ready in 18 months. За тэгээд тэр чуулган нь 18 сарын дараа л бэлэн болно гэдгийг Бурхан эзэн бас маш сайн мэдчихлээ. So it's not just what we do, but when we do it that is Ингээд important. харахаар бид юу хийж байгаас гадна хизээ үүнийгээ үйлдэж байгаа нь маш чухал тий одоо төлөвлөгөөний хэсэг байдаг. And what's vital for us is to know the right time. It is what? It's vital for us to know the right Тэр time. нөгөө эзний тэр зөв цагийг мэдэх нь хүн болгонд их чухал байдаг амьдралд нь. There's another example from the Old Testament. За хуучин гэрээнээс бас дахиад нэг түүх харцгаая. In Genesis chapter 15, Эхлэл номын 15 дугаар бүлэг. God promised to Abraham that the Israelites would be slaves in another land. За Бурхан Авраамд амлахдаа 400 жилийн туршид үр удмад зарцлагдана гэдгийг бүр хэлчихэж байгаа. And he gave the timing, 400 years. Эхлэл 15-ийн 13 дугаар ишлэлдэр байна. Тэгээд бүр ингээд энэ дээр эзэн ааш тодорхой бүр хугацааг нь хүртэл ингээд те тодорхой хэлчихэж байгаа өөрийнхөө зарцад. When the time came, God raised up Moses. Тэгээд цаг нь болоход Бурхан бас Мосег босгож ирдэг. And he brought the Israelites out of Egypt. Тэгээд яг энэ удирдагчаар дамжуулан Израилийн ард түмнийг Египтийн болжлоос гаргадаг. God's plan was not to torture or punish the Israelites. Бурхны төлөвөө бол одоо Израилийн ард түмнийг залхааж, цээрлүүлж, зовоох огт байсангүй. His plan was to bless them. Харин юрөөж ивэхийг хүссэн. And even though they suffered under the slavery in Egypt, they also increased greatly. Хэдийгээр түүхийн явцад энэ ард түмэн Египтийн боолчлолд зовлон туулсан ч гэсэн энэ хугацаанд дотроо тэд бүр тоогоороо маш их өссөн байдаг. Only 70 people went down to Egypt. Египтэд бол 70 хүн явж олсон байгаа түүхэнд. But about 3 million came out from there. Гэтэл яг гарахдаа 3 сая гаруй болоод тэгээ нутгийг орхиж байгаа ийм үйл явдал болсон байгаа. God had said it would take about 400 years, and he said that before Jacob was born. За тэгээ Бурхан энийг урьдчилж төлөвлөсөн гэдгээ өөрийн зарцад. За энэ бол 400 жилийн үйл явдал шүү. Тэгж бодохоо Яаковыг төрхөөс ч өмнө энэ үйл явдлыг он цагтаа ингээд цагийн хэмжээстэй хэлсэн байгаа. God needed to allow time for the Israelites to multiply. За энэ хугацаанд дотор Бурханы төлөвөөн дотор энэ ард түмэн өсөж үржиж олуулаа болох үйл явц байсан байна төлөвөөнөөр. He was also giving time for the Canaanites who lived in the land to stop worshipping idols and change their ways. Тэгээд яг энэ хугацаанд энэ нутагт аль хэзээ сурсан байсан Канаанчууд нь
хуурамч, худал шүтээнд мөрөхөө болох цаг хугацаа гэсэн энэ дотор төлөвлөсөн бөгөөд бас үүнийхэн дагуу төв хөрөндгөө. When the time was right, God brought the Israelites out. Тэгээ яг цаг нь зөв буюу яг цаг нь болоход Израилийг ард түмнийг Бурхан өөрөө гаргаж байгаа. It was time for the Canaanites to be judged for their idolatry. За тэгэхээр яг энэ цаг хугацаа бас юутай давцдаг Канаанчууд тэгээ худал хуурамч шүтээнд мөрөгдгийнхаа төлөө бас өөрсдөн дээрээ шитгэлийг хүлээж авч байгаа цагтаа давцдаг. But the Israelites didn't believe in God's ability to overcome their enemies. Даанч Израиль өөрөө Израильчууд Бурхан өөрийнх нь дайсныг ялан дийлж чадна гэдэгт итгэхгүй айгүйх асуудал гаргаж ирсэн. They could have entered the promised land in 1 year from when they left Egypt. Египтээсээ гараад 1 жилийн хугацаанд дотор амлагдсан газартаа очих ёстой байсан бол But they rebelled against God's plan and they Бурханы ended up төлөвөөнөөс нүүр буруулаад бүр удаашрал явагдав. and they ended up spending another generation, 40 years in the Бүхэл бүтэн wilderness. үе буюу 40 жилийг цүл дундуур тэнүүжилж өнгөрөөх яг ийм удаашралыг өөртөө сонгодог. God kept them there, working in them to bring about faith. Энэ хугацаанд Бурхан тэднийг хадгалсан бас тэдний дотор айгүйх өөрчлөлтүүдийг зүрх сэтгэлтэй тулж ажилласан. When their faith had grown sufficiently, Мэдээж энэ ард түмний Бурхандаа итгэсэн итгэл нь энэ тэнүүжилж явах явцдаа янз бүрийн нухчаанд донд өссөөр байсан. He took them into the land and they were victorious. Тэгээд яг итгэсэн хүмүүс нь яг энэ амлагдсан газар руу орж маш хүчтэй тулаан ялтуудыг байгуулж эхэлсэн. God's timing is perfect. Бурхны цаг бол төгс цаг юм аа. We don't know the whole of God's plan, so we must wait for His instructions. Бид хизээч мэддгүү гэдгийг утгаараа үргэлж түүнээс зааварчилгааг хүсэмжлэх хэрэгтэй. We must do things in His time. Өөрийнхөө цаг хугацаанд in his time яа. Yes. Түүний цаг хугацаанд бид үйлдэж сурах ёстой гэсэн үг. Хөдөл сурах ёстой. With the Israelites, God was waiting for the Canaanite wickedness to reach an intolerable level. За Израильчүүдийг ингээд цаг хугацаа туулж хацад Канаанчууд бас сулдаж дороодох эмзэг болох тэр цаг хугацаа бас хамт явж исэн гэсэн үг. He was waiting for the Israelites' faith to grow. За энэний сацуу Израилийн итгэл өсөж дэвшиж эзэндээ улам үнэнч байх тэр цаг хугацаа гэсэн бас урсж исэн гэсэн үг. He fulfilled his promise. Тэгээ амлалтаа эзэн өөрөө яг өөрийнхөө амлсныхаа дагуу амлалтаа биелүүлсэн. Now, in my own life, I have experienced the delay of God's promises. За би хувийнхаа амьдралд бол Бурхан ингээд минь амлалтуудаа их айгүй хойшлуулж байгааг зөндөө авсан. In 1979, he told me International Teaching Ministry. За 1979 онд Бурхан миний зүрхэнд олон улсын багш болно гэд нэг юм хэлсэн. But it didn't happen until 1996. Гэтэл амьдрал дээр биелээ олдол 1996 1996 он болсон. 17 years later, 17 жилийн дараа нэг юм олон улсын хэмжээний I багш was болсон. asked to join the faculty at APTS. APTS буюу Гааз ном хандаалан Библийн теологи их сургуульд багшаар өргөдсөн. God had things to work out in my life, and He made it clear to me that I should not rush off and try and do it by myself. Бурхан угаасаа яг энэ хугацаанд надтай ажилласан миний яаж байгаа сэтгэлд асар их ажил гүн гүнзгий ажлууд хийгдэж төлөвшил өсөлтийг миний дотор бий болгосон энэ 17 жил байлаа. Actually, I thought God had dialed a wrong number. Би заримдаа ч би буруу утас руугаа залгацсан биш үү гэж мэдрэмж төрж байгаа бэлтгэл байсан. Буруу сонссон биш үү гэдэг ч тийм. It's not really talking to me. Тэгээ энэ бол өөртөө ч бас хэлж ярина л да. Андуурсан биш үү тий одооныхаар. I waited so long that in fact I forgot what he had said. Бүр нөгөө хүлээсээр хагаад хэлсэн юм аач магттлаа хүлээсэн байсан. But it didn't matter. Өсвөлдөө бүр тэр нь ч нэг сонирн биш болж ихсэн тий удаан хүлээсээр хагаад. God still did it. Гэхдээ Бурхан яг л нөгөө шивгэнсэн хийснээ цагтаа биелүүлсэн. We have to wait for God's timing because we don't know all of what God is doing.
Тэгэхээр бид нар Бурхны цагийг маш сайн хүлээх ёстой. Яа тэгэхээр Бурхан цаана яг юу төгсөөр хийгээд байгааг мэддэггүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. We only know the small bit that applies to us. We only know the small bit of God's plan that applies to us. Бид Бурхныхаа төлөвний нэг бага хэсгийг мэдээд нөө хэрэгжсэн хэсгийг л бид нар амсаж үзсэн хэсгийг мэдээд байгаа байхгүй юу? God's plans are much bigger than just our small lives. Гэтэл нөгөө Бурхнаа амссан тэр амтлагаанаас чинь хавьгүй илүү агуу төлөвлөгөө Бурхан хүн болгонд төлөвлөсөн л байж идэг. So we must wait for him. Тэгэхээр бид түүнийг хүлээх ёстой. When we act on our own, we can mess up God's plans. За тэгэл өөрийнхоороо бухан үзүүлээл ингээл өөрийнхоороо юм хийгээл нөгөө эзний үзэсгэлэнтэй төгс төгөлдөр төлөвлөгөөнөөс хазаагаал and maybe even delay the salvation of other people. Тэгээд заримдаа ингээд бидний бодлоор ингээ илүү удаад хоцроод байгаа юм шиг санагдаж тэр агшин чинь хин нэгний авралын төлөө Бурхан төгс ажиллаа хийж идэг мөчүүд идэг. Now by contrast, just a month ago, үүнтэй зэрэгцүүлээ сарын өмнө God spoke to me about returning to Mongolia for longer periods of time. эзэн миний зүрхэнд Монгол руу арай урт удаан хугацаагаар очороо гэсэн зүйлийг ярьсан. And between the 6th of February and now, it has become so clear that I already booked my ticket to come back in September. 2 сарын 6 of February. 2 сарын 6-наас яг өнөөдрийн өдрийн хүртэл маш олон юм тэр ингээд надад тодорхой болгож өгсөн учраас би Монгол руу энэ жил дотор дахиж ирэх билет аль хэзээ захиалаад авцсан. Now in 1979 when God spoke to me, I was very young. За 1978 онд Бурхан надтай байхад би бол аягүй залуу хүүхдээлээ. There's lots of time for him to get me prepared. Тэгээд аягүй залуу хүүхдээс учраас тэр намайг нөгөө чанарын хувьд тэр төвшөнд очтол маш их цаг хугацаагаар туулуулж бэлдсэн байдгийг. I'm not so young anymore. Одоо нэг тийм залуухан бас биш л байна л да. So he's in a hurry. Тэнгүүд эзэн одоо хурлуулах гэдэг байгаа байхгүй. Waiting for God's perfect time develops patience. Төгс төгөлдөр төлөвлөгөөг хүлээх нь өөрөө бидний дотор нөө төвчээрийг суулгаж идэг. It develops faith Итгэлийг батжуулж идэг, and character. зан чанарыг барьж байгуулж идэг. If we will wait, we give God the opportunity to work out things in our lives that will hinder us. Тэгээд бид In the хүлээж future. чадах юм бол Бурхан тэр хүлээлтийн цаг хугацаанд ямар гайхалтайгаар ажиллаж миний дотор тэр хүчийг өгж байгааг бид өөрсдөө гэрчилж эхэлдэг. Waiting also involves humility. За хүлээх гэдэг бол хүнээс маш их одоо ойлголт буюу хүн чанарыг шаарддаг. When we wait for God, we're admitting we don't know everything. Тэгээ Бурханаа хүлээж байгаа хүн юуг хүлээн зөвшөөрсөн байдаг вэ гэхээр сүнсэндээ We don't мэдэхгүй. we don't know гэдгийг чин сэтгэлээс хүлээн зөвшөөрч чадчихдаг. we don't know exactly what God is doing, and we don't know how his plan will affect others. Тэр ч байтугай Бурханаа хүлээж байгаа хүмүүс яг энэ үйлдэл нь яг дараа ямар үр дүн авчрахыг би мэдэхгүй. Гэхдээ дуулууртаагаар эзэн яриад байгаа учраас би хөл алгалгүйгээр алхам хийж гинэ гэдэг маш даруугаар мэддэг хүмүүс болдгоо гэсэн. Waiting is part of the process that God uses to develop Christian character. Тэр Христ итгэл зан чанар төлөвшлийг батжуулахад хүлээлт гэдэг бол маш том байр суурь эзэлдэг гэдгийг бас хэлмээр байна. And we should not try to speed up the process. За тэгэл юмыг товчилж ингээл урдуурн дайраад авахыг ерөөсөө эзэн хүсдэг юм аа. He's the perfect craftsman. Тэр төгс урлаач гэдгийг бид ойлгох ёстой. He's making something excellent out of our Бүр lives. шилдэг юмсыг бидний амьдралаас тэр бий болгож бүтээж байгаа гэдгийг зөвшөөрж бууж өгөх ёстой. And we must work with him and wait for him. Тэгэхээр ингээд бодохоор бид түүнтэй хамтарч ажиллах ёстой, бас түүнийгээ анхааралтайгаар хүлээж төвчээртэй байх ёстой гэсэн. So that we will grow into all that he wants us to be. Ингэж л нөгөө бид нар тэр биднийг яаж ашиглахыг хүсээд байна, тэр хэмжээнд нь очиж бид нар ашиглагдаж эхэлнэ л гэсэн үг. So, are you prepared to wait for God? За тэгвэл та нахан Бурхныг хүлээхэд бэлэн үү гэдэг асуулт тавья. Are you prepared to go when he says go and stop when he says stop? Яв гэхт нь яваал, зогсохт нь дуулууртаа зогсоход бэлэн үү гэдэг асуулт тавья.
Will you listen carefully to him and wait for his timing in your life? Тэгэд эзний аюул анхааралтай сонсоод түүнээс яг цагийг олж мэдрэнгуудаа тэр цаг хугацаанд нь амжилттайгаар тэгээ дуулууртай үйлдэлүүдийг хийдэг энэ чадварыг авахд бэлнэ үү. You can grow into all the plans that God has for you. За ингэж л одоо чиний амьдралд Бурхны төлөвлөсөн тэр гайхалтай төлөвөө биелэхэд чи өөрөө маш зөв оролцоогоо хангана гэсэн үг. You can see God's plan worked out in your own life and in the lives of others around you. За яг ингэж л чиний хувийн амьдрал Бурхны төлөвөө биелэл олно. Үүний сацуу чи дуулууртаар Бурхан дотор зөв байгаа учраас бусад чинь чамтай хамт Бурхны төлөвөн дотор зөв болгоно гэсэн үг. Let's pray. За хамтдаа залбирцгаая.